That government of the people, by the people, for the people. Здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. За манай Монгол улс бол хоёр их гүрний дунд оршдог, далаад гарцгүй, хүн ам цөөтэй, за мөн зах зээл тодорхой хэмжээгээр нэлээд багатай иймэрхүү улс. Нэг талаараа манай улс нь геополитикийн өнцгөөс харж үзэх юм бол нэлээд хүнд байршилтай боловч за мөн одоо эсрэгээр нь харах юм бол байгалийн баялаг маш ихтэй. За тэрхүү байгалийн баялагаараа дамжуулан бид санхүүгийн эрх чөлөө, эдийн засгийн тогтвортой өсөлт рүү тэмүүлсэн ардчилсан нийгэмтэй улсаа. Иймээс энэхүү байгалийн баялаг гэх зүйл маань бид бүхэн 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татах за бараг цорын ганц шахуу гол их үүсвэр гол урсгал болж өгдөг гэж ойлгож болно. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголчууд барууны ардчилсан засаглалын хэлбэрийг сонгож Америк нэгдсэн улс, Япон, Европын холбоо, Солонгос, Австрали зэрэг улсуудтай гүн бат түншлэл хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилт нь зөвхөн улс төр соёлын харилцаанаас гадна хөрөнгө оруулалт, эдийн засгийн аюулгүй байдал дээр суурилсан нэн чухал бодлого байв. Шилжилтийн үе дуусаж, тогтворжилтын үе өнөөдөр эхэлсэн байх ёстой. Хүүхдээр бол шилжилтийн нас дуусаж, төлөвшөлт эхэлсэн гэсэн үг. Гэтэл өнөөдөр энэ нэг цаг хугацаа өнгөрчхөөд байхад нөхцөл байдал ямар байгааг бид бүхэн нүдэрээ харж биеэрээ мэдэрч байгаа. Үнэн дээр маш олон асуултууд байна. Яагаад өнөөдрийг хүртэл Монголын эдийн засаг Хятад Орос хоёрын хамаарлаас гарч чадаагүй хэвээр байна вэ? Яагаад 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт Монголд бодиттой үр дүнд хүрдэггүй вэ? Эсвэл 3 дахь хөршүүд бидэнд огт итгэдэггүй юм уу? Гэхдээ эдгээр асуултуудын ард зөвхөн санхүү эдийн засаг бус харин ихтгэлцэл, эрх зүйн орчин, геополитик, дотоод тогтолцоо, үнэт зүйлсийн гүн гүнзгий зөрчил гэх мэтээр олон шалтгаанууд оршдог. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Монголд яагаад 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт маш бага байдаг вэ гэх сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярих болно. Хатуу боловч үнэнтэй нүүр тулах цаг ирлээ. Үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэл бүндэн захиалжтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай нэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Эхний шалтгаан бол геополитикийн хавчлага буюу Хятад Оросын хяналттай орчны улмаас 3 дахь хөршүүдийн хөрөнгө оруулалт дутагдaltaй байдаг гэж ойлгож болно. Монгол улс бол далаад гарцгүй. Хоёр их гүрний дунд орших ардчилсан баян бүрт юм. Манай улсын энэхүү байршил бол зүгээр нэг газар зүйн онцлог бус харин геополитикийн байнгын дарамт тэнцвэрийн сорилттой орчин гэсэн үг. Хэдийгээр Хятад Орос хоёр манайх руу шууд цэрэг оруулахгүй боловч эдгээр хоёр улс манад эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч болон тээвэр логистик бүр гадаад бодлогын шийдвэрүүдэд хүртэл маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгвэл хоёр хөршөө илүү задлаж үзье. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд Монгол улс нь тус улсын эдийн засгийн барьцаанд байдаг гэж ойлгож бараг болно. Монголын экспортын 90 гаруй хувь нь зөвхөн Хятад руу чиглэдэг. Тэр дундаа нүүрс, цэс, авт зэрэг стратегийн чухал түүхийн эдүүд тэр чигтээ урд хөрш рүү урсдаг. Мөн бараа бүтээгдэхүүн гаргах, боловсруулах, хэл гайл, төмөр замын бомбтууд бараг бүгд Хятадын хяналтанд байдаг гэж хэлж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Хятадын бомбд хэрв тус улсын бодлохоор хаагдвал түүнийгээ дагаад Монголын эдийн засаг шууд хямарна гэсэн үг. Харин Оросын холбооны улсын хувьд бид дэд бүтэц болон эрчим хүчээрээ шууд хараат байдаг. Бид Оросоос бензин, дизель түлшнийхэн бараг 90 гаруй хувийг авдаг. Иймээс Оросоос орж ирдэг шатхууны үн өсөх эсвэл нийлүүлэлт тасрах нь шууд манай нийгэмд асар том хямралыг дагуулдаг байна.
Мөн Монголын төмөр замын систем зөвлөлт холбоотой улсын үеийн стандартаар Оросын техник тээврийн зохицуулалт дээр тулгуурлан бүтээгдсэн байдаг. Энэ ч утгаараа манай улс хоёр хөршөөс шууд хараат байдаг. Мөн энэ хоёр хөрш маань хоёулаа нэг зүйл дээр санал нийлдэг нь Монголд 3 дахь хөршийн томоохон хөрөнгө оруулалт орж ирэх үед тэд дургуутсаа албан бусаар тогтмол илэрхийлдэг. Тухайлбал оюу толгойд Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс өнөөдрийг хүртэл том болгоомжтой ажигладаг бол Америк нэгдсэн улсын мянганы сорилтын сангийн төслүүдийг Оросын холбооны улсын зүгээс хөндлөнгөөс мөн анхааралтай ажигласаар ирсэн гэх мэтээр дурдж болно. Улмаар Монголын улс төрийн элитүүд буюу эрх баригчид улс төрийн өндөр албан тушаалтнуудын дотор цаанаасаа хоёр хөршийг сөрөх аюултай гэх болгоомжлол гүн бат суусан байдаг. Суухаас ч өөр аргагүй. Учир нь бодит байдал өөрөө ийм л байгаа. Монголын улс төрийн удирдлагуудын энэхүү болгоомжлол нь өөрөө зарим талаараа 3 дахь хөршийн хөрөнгө оруулагчдад Монголын төр засагт үл итгэх нөхцөл байдлыг давхар бий болгож өгдөг. Мөн манай хоёр хөрш маань манай улсыг хүчээр бус харин сүүдрийн бодлохоор өөрсдийн хүссэн чиглэл рүү залуурдан хөтөлдөг. Тэд үүнийгээ эдийн засгийн хамаарал, дэд бүтцийн хяналт, геополитикийн дотоодын айдас, үйлдвэрлэл, боловсруулалтын технологийн хомсдол зэрэг маш олон хүчин зүйлсээр дамжуулан монголчуудыг өөрсдийн хүслээр хөдөлгөж чаддаг. Энэ ч утгаараа Монгол улс үнэхээр 3 дахь орнуудаас хөрөнгө оруулалт оруулж ирэхийг маш их хүсдэг боловч хөршүүдийн далд хяналттай орчин нь өөрөө энэ бүх үйл явцыг асар сорилттой, заримдаа бүр аюултайч болгож хувиргадаг. Иймээс энэ нь зүгээр нэг эдийн засгийн асуудал гэхээсээ илүүтэйгээр үндэсний тусгаар тогтнол, бодлогын чөлөөт байдал, геополитикийн тэнцвэрийн асуудал болон томордог гэсэн үг. Тэгвэл 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт татах асуудал дээр дараагийн нэг том эрсдэл бол итгэлцлийн асуудал юм. Хөрөнгө оруулагчид аливаа гадны улсад хөрөнгө оруулахдаа олох ашигасаа гадна эрсдлээс айхгүй байх нөхцөлийг илүү чухалчилдаг. Монгол улсын хувьд хууль тогтоомж нь байнга өөрчлөгддөг. Дотоод улс төр нь тогтворгүй байдаг. Хууль мөн ялгууртай хэрэгждэг нь хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр түгшээдэг. Учир нь Монголд гадны хөрөнгө оруулалтыг шууд улс төржүүлэн ашигладаг учраас гадныхан маш их болгоомжлдог юм. Жишээлбэл Австрали улс Монголын нүүрсний бизнест хөрөнгө оруулалт хийсэн байтал жилийн дараа хуулиа өөрчилснөөр нүүрс олборлох боломжийг нь хязгаарлалчихвал хөрөнгө оруулалт хийсэн компани яг яах вэ? Энэ мэтээр маш том эрсдлүүд Монголд байдаг. Мөн үүнтэй хамаатуулан ярихад Монголын шүүх, авилгатай тэмцэх газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагуудыг гадны улсууд улс төрөөс хэд хамааралтай авилгалт өртөмтгий хэмээн үздэг. Бүр олон улсын үнэлгээнч тэгж гарсан байдаг. Энэ нь нэг талаараа хөрөнгө оруулагчид бизнесээ хамгаалах баталгааг Монголын хууль гаргаж чадах уу гэх асуулт, за нөгөө талаараа харин Монголын бизнес орчинд шудраг өрсөлдөн огт байдаггүй гэх ойлголтыг хүртэл өгдөг байна. Түүнчлэн хуулийн хүрээнд ярихад сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын ашигт малтмалын тухай хууль нийтдээ 10 удаа өөрчлөгдсөн байдаг. Мөн хөрөнгө оруулалтын тухай хууль, татврын хууль байнга өөрчлөгддөг. Эдгээр дээр нэмээд шинэ татварууд, орон нутгийн татвар, экспортын татвар зэрэг олон шинэ татварууд гинэд гарч ирж цочоодог. Энэ нь хөрөнгө оруулагчид өөрсдийн бизнесийг урт хугацаанд тогтвортой төлөвлөх боломжгүй болгож өгдөг. Нэг ёсондоо бол Монгол улсад хуулийг батлах бус, харин хуулиа дагаж мөрддөг буюу хуулиа хэрэгжүүлдэг тогтолцоо асар их шаардлагатай байгаа юм а. Тэгэхээр үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхэн зарим нь бол хэдийнэ танил ботсон байх гэдэгт итгэж байгаа. За тэгэхээр хэрвээ танил бодно таны аж ахуйн нэг албан байгууллагт ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдыг үргээдэг дараагийн нэгэн томоохон шалтгаан гэвэл улс төрийн тогтворгүй байдал буюу Монголын хөрөнгө оруулалтын бодлого тогтмол өөрчлөгддөг явдал гэж хэлж болно. Монголын хөрөнгө оруулалтын орчны нэгэн том сул тал бол засгийн газар хит ойр ойрхон солигддог. Улмаар шийдвэрүүд, бодлогууд, байр суурьуд нь тогтворгүй байдагт оршдог. Гэхдээ ард иргэдийн дунд ядуурл ихтэй. Улс төрд авилгал асар өндөр байгаа учраас иргэдийн уур бухимдал тэр хэмжээгээр их байдаг. Үүнийгээ дагаад нэг талаараа огцорхоосчор аргагүй байдаг нь үнэн. Гэхдээ бас нэг үзүүлэлтээр жишээ дурдахад сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын засгийн газар нийтдээ 16 удаа солигдсон байдаг. Шинэ ерөнхий сайд гарч ирэх бүрт өмнөх төсөл хөтөлбөрүүд өмнөх гэрээнүүдээ өөрчлөх, шалгах, мөн популист тоглолт хийх үзэгдэл түгээмэл байдаг. Гэхдээ үүнийг ярьж байна гэдэг нь өнөөдрийн ерөнхий сайд оюун эрдэнэ засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж өмөрч байгаа хэрэг огтосоо биш гэдгийг та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Ер нь гадны хөрөнгө оруулагчид зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд нарт итгэж хөрөнгө оруулалт хийнэ гэж хизээч байхгүй.
тэд хамгийн түрүүнд хуулийн байгууллагууд хэр зэрэг хараат бус байгаад газ, татвар, мэрэгжлийн хяналт шударга ажилтдаг эсэх үндэсний аудит, төв банк, үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагууд нь тогтвортой бас хараат бус байдаг эсхийг маш их чухалчлан үздэг. Гэвч харамсалтай нь бодит байдал дээр гадны хөрөнгө оруулагчид Монголд эдгээр байгууллагуудад улс төрчид маш их нөлөөлдөг, нэг намын хит их нөлөө орсон гэх мэтнүүдээр харцгаадаг. Мөн энэ сэдвийн хүрээнд авилгын талаар бас ярихгүй өнгөрч болохгүй. Transparency International байгууллагаас 2023 онд гаргасан судалгаагаар Монгол улс нь авилгын индексээр 180 орноос 116-д жагсаж байгаа талаар нийтэлсэн. Энэ нь Монгол улсад төрийн хүнд суртал ихтэй, тогтвортой бөгөөд ойлгомжтой бодлого дутмаг байдаг, эргэцэн орчин мөн тодорхойгүй байдаг зэрэг шалтгаанууд дээр үндэслэн 116-д жагсаж байгаа юм. Түүнчлэн Монголд бизнесийн орчинд яг үнэндээ хамгийн их нөлөөтэй хүчин зүйл бол улс төрчид, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг, нэг намын давангаа байдал болоод удаж байгаа. Иймээс стратегийн салбарт хөрөнгө оруулахын тулд хөрөнгө оруулагчдад уг нь улс төрийн зөвшөөрөл хэрэгтэй байх ёстой байтал одоо эсэргээрээ тэдэнд улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хувийн шийдвэрүүд шаардлагатай болж хувираад байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад Монголд бизнес хий гэвэл хууль тогтолцоо бус, харин хүмүүстэй ярьж тохирох хэрэгтэй гэх ойлголт буюу систем бус, харин сүүдрийн тогтолцоо ажиллаж байгаа гэх мэдрэмжийг шууд төрүүлдэг байна. Түүнчлэн Монголын улс төр маш их популизмтай бөгөөд 3 дахь хөршийн хөрөнгө оруулагчдыг зарим талаараа гадаадын колоничлогчид мэтээр ард иргэдэд ойлгуулах кампанит ажил ихээр явагддаг. Үнэхээр ч Монголыг эдийн засгаар колоничлох гэсэн гадны хөрөнгө оруулагчид байдаг гэвэл маш их байдаг. Гэхдээ хэн хэндээ ашигтайгаар харилцсан ашиг хүртэх сонирхолтой бизнесийн хөрөнгө оруулагчид ч мөн олноороо бий. Эдгээрийг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Үүнээс болоод ерөнхийдөө гадны хөрөнгө оруулагчид Монголын ард иргэдийг хөрөнгө оруулалт хүлээж авах сэтгэл зүйгүй бөгөөд өөрийг нь улс төрчид золиос болгож pop оноо аавна гэх айдастай болцгоосон байдаг. Гэхдээ үүн дээр бас нэг хатуу зүйлийг нэмж ярихад Монголын эдийн засаг өөрөө бараг л дан ганц уул уурхай дээр суурилсан эдийн засагтай улс гэж хэлж болно. Гадны хөрөнгө оруулагчид Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд болбол зөвхөн уул уурхайн салбарт л хөрөнгө оруулалт хийн гэсэн үг. Өөр хөрөнгө оруулалт хийгээд байх яг үнэндээ тийм ч ашигтай бас боломжтой салбар маш бага. Иймээс Монгол улсын хувьд яалтчгүй уул уурхаагаас олж буй ашигаа зөвөр ашиглаж эдийн засгаас солонгоруулах ажлыг ойрын хугацаанд хийж эхлэхгүй бол тун удахгүй оройтгоор байна. Хэрхэн ямар чиглэлээр солонгоруулах уу гэвэл хамгийн боломжтой хоёр салбар байгаа нь мал аж ахуй болон ноос ноолуурын зах зээлийн том тоглогч болох боломж бидэнд байна. Үүний тулд манай төр засгийн зүгээс улс төрийн эрд зориг гаргаж, үүний төлөө ажиллаж, мөнгөө зарцуулах ёстой. Харин дараагийн боломжит зах зээл бол аялал жуулчлалын салбар юм. Гэвч үнэндээ монголчууд бид дэд бүтэц маш муутай. Мөн модон жорлонгосоо салаагүй байгаа энэ цагт энэ нь маш хэцүү. Иргэдийн ухамсарын төвшинг дээшлүүлж, соён гэгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд төрийн маш олон бодлого, мөн асар их хөрөнгө оруулалт, цогц төлөвлөгөө шаардлагатай. Гэхдээ бид дотоодын улс төрийн тэмцлээ дарж, яг хөгжиж, яг хий гэж зориг гаргавал болохгүй зүйл бас байхгүй. Үнэндээ хөгжил гэдэг бол маш ойрхон байгаач түүнийг хол мэтээр харагдуулдаг онцгой авьяастай хүмүүс Монголын улс төрд өнөөдрийг хүртэл байсаар байна. Тэгвэл эргээд гол сэдвтэ ороход 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт татах дараагийн маш том саад бол өөрөө дэд бүтэц логистикийн хязгаарлагдмал байдал юм. Монгол улс нь өөрөө далаад гарцгүй тул тээврийн хувьд маш хүнд нөхцөлтэй гэж явдаг. Манай хамгийн ойрын бомбт нь Тэнжааны бомбт бөгөөд энэ нь зөвхөн хятадын зөвшөөрлөөр л нэгддэг үе таалга гэж ойлгож болно. Зөвхөн энэ бомбдоор шахуу бид дэлхийтэй харьцаж, бусад улсуудад бараа бүтээгдэхүүнүүдээ гаргаж, технологи болон тоног төхөөрөмж оруулж ирдэг бөгөөд энэ нь маш их өндөр өртөгтэй, удаан, мөн Монголын логистикийг маш тодорхойгүй хараат болгож байгаа юм. Монголын тээвэр логистик дэд бүтэц бүхэлдээ Хятад Оросоос шууд хамааралтай. Монголын төмөр зам нь өөрөө Оросын нөлөөнд байдаг бол тэрхүү төмөр замаар явах вагоны нэвтрэлт, бомбын горим мөн ачааны машинуудын гарц зэрэг нь бүгд Бээжингийн шийдвэрээр явагддаг. Монголын нүүрс тээврийн гол бомб болох гашуун сухат, замын үүд, шивээ хүрэн зэрэг бомбтууд нь дэд бүтэц муутай бөгөөд ачаалал маш ихтэй. Хятадын тал амралт зарлах, эсвэл дотоодын асуудлаас болоод хаахад Монголын гадаад худалдааны 90% шууд зогсох эрсдэлтэй. Ийхүү логистикийн асар их хараат байдлын улмаас 3 дахь хөршийн бизнесүүд өөрсдийн логистик сүлжээг Монголд тогтвортой хөгжүүлэх боломжгүй болдог. Мөн эрчим хүчний 20 гаруй хувь нь Оросоос шууд хамааралтай.
Монголын дотоодын цахилгаан хангамж, усан хангамж, дулаан болон бохирын холболтууд хөдөө орон нутагт маш муу буюу бараг хөгжөөгүй шахуу гэж хэлж болно. Түүнчлэн Монголын интернет холболт ч гэсэн бараг тэр чигээрээ шахуу Хятад, Орос хоёроос хамааралтай байдаг. Ингэснээр IT болон мэдээллийн технологийн салбарт 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт бараг орж ирдэггүй. Мөн дотооддоо автозан болон төмөр самын сүлжээ үнэхээр хангалтгүй. Тухайлбал баруун аймагуд руу ачаа тээвэрлэхэд маш хүндрэлтэй бөгөөд зарим тохиолдолд Хятадаар дамжсан илүү хямд тусах үеч байдаг. Энэ ч утгаараа гадны хөрөнгө оруулагчид бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх, хадгалах, борлуулах, дамжуулах орчин Монголд бараг байхгүй гэж үздэг. Мөн манай улс нь бүс нутгийн томоохон эрчим хүч, төмөр зам, эдийн засгийн системийн коридороос тусдаа үлдэж хоцорсон байдалтай улс болж хувираад байна. Тэгвэл одоо эцсийн томоохон шалтгаан гэвэл Монгол улс гадны хөрөнгө оруулагчдад 3 дахь хөршийн хөрөнгө оруулагчдад нээлттэй боловч маш ойлгомжгүй орон юм. Нэг ёсондоо бол гадныхан манайхыг ардчилсан чөлөөт улс гэдгийг мэддэг боловч яг юунд хэрхэн хөрөнгө оруулахаа сайн мэддэггүй бас ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдад манай улсын зүгээс хангалттай сайн мэдээлэл өгч хөрөнгө оруулалт манайд хий. Манайх ийм нөхцөл боломжууд байна гэж сурталчлан таниулдаггүй гэсэн үг. Манай улс өөрсдийгөө дэлхийд яг хэрхэн ямар өнцгөр танилцуулж байна гэдэг асуултад бодиттой хариулт бараг байдаггүй. Үүний улмаас гадныхан ерөнхийдөө Монгол гэхээр уул уурхайтай улсад гэж хардаг. Ямар сайндаа Монголиа гэдгийг Майнголиа гэж хүртэл нэрлэхэв. Монголын гадаад хэргийн яам, эрчин сайдын яамдууд хөрөнгө оруулалт татах дипломат ажиллагаа бараг хийдэггүй. Хийсэн ч тэр нь маш муу үр дүнтэй байдаг. Учир нь эрчин сайд нар бараг тэр чигтээ улс төрийн ядсан намын томилгоо ботсны улмаас жинхэнэ мэрэгжилтнүүд нь салбараасаа шахагдах, эсвэл доогуур албан тушаал хаших нь олонтоо. Гэтэл Япон, Солонгос, Сингапур, бүр Вьетнам хүртэл гадны хөрөнгө оруулалт татахдаа өөрсдийн дипломат албыг тэргүүлэх зэргийн ач холбогдолтойгоор ашигладаг. Манай эрчин сайдууд харин гадаадад томилогдож очоод яг юу хийдэг нь сайн тодорхойгүй. Бодвол хэсэг жаргаж бас зиндархаж байгаад ирдэг байж ч мэднэ. Мөн Монгол улсад бизнесийн орчин брэнд гэх ойлголт огт байдаггүй. Тухайлбал Вьетнам улс өөрсдийгөө аж үйлдвэрлэлийн шин төв гэх имижийг бий болгохоор ажиллаж байгаа бол Казахстан өөрсдийгөө эрчим хүчний коридор, харин Сингапур нь эдийн засгийн төв гэх мэтээр шууд ойлголтыг гадныханд өгдөг. Монгол улсын хувьд харин яг ийм тиймгээд хэлчих ойлгохтой тодорхойлолт байдаггүй. Ямар ч тач хөрөнгө оруулагчид уул уурхайтай улсад гэсэн ерөнхий бүдэг бадаг ойлголттой байдаг. Үүнээс гадна хамгийн харамсалтай зүйл гэвэл уг нь гадны хөрөнгө оруулалт орж ирснээр тухайн улсын ард иргэдийн амжиргаа дээшилдэг жамтай. Гэвч Монголын хувьд гадны хөрөнгө оруулалтыг зөвхөн төрийн аппаратад орлого төвлөрүүлэх боломж буюу төр мөнгөтэй болох боломж л гэж хардаг. Энэ мэтээр үндсэндээ 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг үргээдэг үндсэн 5 хүчин зүйлийг сая та бүхэнд танилцууллаа. Гэтэл Монгол улсад маань уг нь 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт усаагаар мэт хэрэгтэй байдаг. Мэдээч бизнес болсон хонь бүгд л ашиг олохыг бодож байгаа. Энэ бол маргаангүй үнэн. Гэхдээ Монголд 3 дахь хөрш хөрөнгө оруулалтууд ихээр орж ирснээр хэд хэдэн давуу тал манай үндэстэнд үүсэх юм. Эхнийх нь бол эдийн засгийн тэнцвэрийг хангах буюу хоёр хөршөөсөө хэд хараат байдаг байдлыг бууруулах маш чухал ач холбогдолтой. Мөн 3 дахь хөршүүдийн технологи, мэдлэг, ур чадвар, ноу-хау Монголд импортлогдох боломжтой. Сингапурын хөгжлийн нууц нь ердөөсөө энэ байсан. Түүнчлэн дараагийн том давуу тал бол илүү шударга, илүү ил тод бизнесийн орчин бий болох боломж нэмэгдэнэ. Мөн бизнесийн шинэ салбаруудыг хөгжүүлэхэд түлхэц өгөх маш том давуу тал бүрдэж магадгүй. Өөрөөр хэлбэл нөгөө хүсэж байгаа эдийн засгийн солонгорох бодлоход тусдаа гэсэн үг. Мөн Монгол улсын нэр хүнд, байр суурийг өсгөж өгөх боломжтой. Эцэст нь хэлэхэд Монгол улсын жинхэнэ тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлын үндэс нь зөвхөн газар нутаг дангаараа биш бөгөөд тэнцвэртэй түншлэл, олон улсын төвшөнд итгэл хүлээсэн улс болох явдалд мөн оршдог. Иймээс 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг зүгээр нэг мөнгө гихнүүдээр харах бус, харин тусгаар тогтнолын стратегийн баталгаа гихнүүдээр харах нь зөв юм. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань ерөнхийдөө энд хүрээд өндөрлөж байна. За хэрв та энэ хүртэл сонссон бол хамгийн сүүлд одоо ярих товчхон яриаг минь төвчээртэй сонсцохоорой гэж хүсье. Тэгэхээр би нэг их олон зүйл ярьж та бүхнийг уйдаж нуршаахгүй. За товчхондоо бол манай сувгийн зүгээс 5 жилийн ойдоо эрхлэн гаргасан. За энэхүү XX түүх буюу 20 дугаар зууны түүх
За хүн төрөлхтний фото түүх ном баан бол аль биесээр гарч худалдаалагдаж байгаа. За та бүхэн ингээ ховор ном сонирхох дуртай бол за түүхэнд дуртай бол за мөн одоо манай Subotai Pictures-ийн үйл ажиллагааг дэмждэг тогтмол үздэг бол энэхүү одоо Subotai Pictures сувгаа бол дэмжих үүднээс энэ номыг маань худалдаа авалт хийгээрэй гэж уриалж бас хүсэж байна. За та бүхэн 9924 7042 дугаараар холбогдож худалдаа авалт хийх боломжтой. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.